Сайн байцгаана уу? Хүндэт сонсогчдоо. Өнөөдөр Адам Еваг ярихаар бэлдсэн. Анх дэлхий дээр хүнд бүтээсэн Адам Ева хоёрын төв. Библи болон зарим шашны сургаалт гардаг бөгөөд тэдний хүн төрөлхтний анхны эрэгтэй эмэгтэй хүмүүс гэж үздэг. Тэдний тухай мэдээлэл голчлон Крестийн Библи, Юудын, Таро, Исламын Коран сударт гардаг. Энэ түүхэн шашин шүтлгээс хамаарна өөрөөр хувилбарт байдаг. Адамыг еврей араб бурхны шороогоор бүтээсэн гэж Библи Коран сударт өгүүлдэг. Бурхан түүнийг бүтээсний дараа амьсгал оруулж амьдруулсан. Адамыг ганцаардуулахгүй байлгахын тулд түүний хавирганаас Еваг еврей араб хаваагаас бүтээжээ. Адам Ева хоёр бурхны бүтээсэн гайхамшигтай Эден цэцэрлэгт амьдарч хүссэн бүхнээ эдэлж байв. Тэдэнд зөвхөн нэг хориг тавьсан бөгөөд энэ нь сайн муу таних модны жимсийг идэж болохгүй гэсэн тушаал байжээ. Түүний дагуу могоон дүрээр ирсэн сатан шулмас Иблис Еваг хуурч хориотой жимсийг идэхийг ятгахжээ. Ева түүнийг идээд Адамд ч бас өгсөн байна. Үүний дараа тэд өөрсдийн нүцгэн байдлаа ухаарч эцсэн тул навчсаар бие гучваа. Бурхан тэднийг дуудана. Яагаад тушаалыг зөрчсөнийг нь асуухад Адам Ева хоёр бурууга бие биерүүгөө бус могоод тогтжээ. Үүний дараа Бурхан тэднийг цэцэрлэгээс хөөн гаргаж дэлхий дээрх амьдрал шийтгэл оноожээ. Адам хүнд хөдөлмөр эрхэлж Ева төрхтөө өвддөг дэлхий дээрх амьдрал бүхий л сайн муу амьдрахыг үзэж туулжээ. Адам Ева хоёр дэлхийг хөөгдөн ирснээсээ хойш зовлон шаналлтай тулгарсан. Тэд үр хөвгттэй болж хүн төрлөختн үргэлжилсэн гэж үздэг. Библиэд үүснээр тэдний анхны хүүхдүүд нь Каин, Эбел, Сет нар байсан. Каин нь ах, Эбел нь дүү. Бурханд өргөл өргөхдөө Абелийн өргөл дүү таалагдсан тул Каин атаархаж дүүгээ хөнөөсөн. Энэ нь хүн төрлөختний анхны аллах гэж үздэг. Эбел алагдсны дараа Бурхан Каиныг шийтгэж дэлхийгээс хэрн хэсвчлэх хувь тавилан оноожээ. Үүний дараа Адам Ева хоёр 3 дахь хүүгээ төрүүлж түүнийг Сет гэж нэрлэдэг. Түүхийн дагуу Адам дэлхий дээрх олон жил амьдарчээ. Библи түүнийг 930 наслсан гэж өгүүлдэг. Тэр Еватай хамт олон хүүхэд төрүүлж хүн төрлөختний анхны хүн үүсгэсэн их гэж үздэг. Евагийн нас баралтын талаар тодорхой мэдээлэл байхгүй ч тэр Адамын дараа удаан амьдраагүй гэсэн таамаглал бий. Адам хөдөө аж ахуй эрхэлж газар тариалан агнуураар хичээлсэн гэж үздэг. Ева гэр бүлээ авч үр хүүхдээ өсгсөн гэж таамагладаг. Адам Ева хоёрын түүх шашны хамгийн чухал сургаалуудын нэг бөгөөд ёс суртахуун хүний уг гарал, нүгэл шийтгэл, авралын тухай ойлголтуудыг агуулдаг. Тэдний хүн төрлөختний их гэж үздэг тул дэлхийн олон соёл, шашинд нөлөөтэй. Исламын шашинд ч мөн тэдний тухай гардаг боловч Адамын анхны иш өгүүлэгч гэж үздэг. Адам Ева хоёрын түүх нь хүн төрлөختний эхлэлийн тухай домог шашны сургаалд үндэслэлсэн түүх юм. Тэд Бурхны бүтээсэн гайхамшигт диваажинд амьдарч байсан ч хориотой жимсийг эдснээр дэлхий дээрч хүн төрлөختний бий болгосон гэж үздэг. Танд миний аудио бичлэгүүд таалагдж байвал лайк, subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээ цаг алдалгүй хүлээн авч сонсоорой. Танд баярлалаа.